Mongolia Today Media Group үзүүлж байна. За, сайн байцгаана уу? Mongolia Today агентлагаас та бүхэндээ хадгалагдах нэртэй контентийг хүргэж байна. Би зочдоо танилцуулъя. За, одоо Гамболдохыг бизнесмен Гамболд. За, манай зочин бол зам тээвэр хөгжлийн яамны авт замын бодлогын хэрэгжилтийн зохицуулах газрын үр гүйцэтгэгч оюун дэлгэр мэрэгжилтэн Баянсулнаар. За ер нь бол бидний амьдралд бол бие биенээсээ тодруулж асуух асуултууд зөндөө байдаг. Хувийн чинь байдаг, албаны чинь байдаг тийм. Яг одоо энэ хадгалагдах контентийг үзэж байгаа хүмүүст бид нар юу өгөх юм бол Улаанбаатар дархны чиглэлийн зам гэдэг энэ дуусшгүй үлгэрийн талаар зөмөрөө ярилцъя. Өнөөдөр бол би энэ зөвхөн чиглүүлэгчийн үр гүйцэтгэн үзэгчийн зүгээс. Энэ хүн бол эсэг хугацаанд бас Дархан хоттой ажил амьдралаа холбож исэн хүн. Тэгээд дархны амьдралыг бол надаас илүү сайн мэдж байгаа. Та бүгдээс асууж тодруулах зүйл бол мэдээж байгаа. За 2018 онд анх дархны замын барих тухай засгийн газрын тогтоол гарсан юм байна. Ингээд энээс эхлээл цөмөрөө ярих уу? За анх 2012-оос 16 оны засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт болохоор одоо ялангуяа авт замын сүлжээг хөгжүүлэх гол бодлогын нэг бол эхний ээлжинд олон улс усын чанартай авт замын сүлжээгээ өргөдгөн сайжруулах гол зорилт тавьсан гэдэг. Энэ хүрээнд болохоор хамгийн нэгдүгээр ээлжинд хамгийн ачаалттай замаас ач холбогдлоор нэрмэлээд одоо Улаанбаатар дархан чиглэлийн замыг одоо эхний ээлжинд өргөдгөн сайжруулах арга хэмжээг үе шаттайгаар ингээд судалж ирсэн. 16 оноос ахвалж судлагдж ирсэн гэсэн үг. Тэгэхээр анх энийг одоо концессийн гэрээгээр Монгол Улсын төсөв зардалтай холбоод концессийн гэрээгээр хэрэгжүүлэх гэсэн асуудлыг одоо анх тавиад төрийн өмчийн хөрөнгөөр концессийн зүйлийн жагсаалтанд анх батлагдчихсэн 14-5 онд. Тэгээ энэ цагаас хойш яг нэг мөр одоо өргөхдөгтөө 4 игнэ болгоё гэсэн асуудал яригадаад концессийн зүйлийн жагсаалтанд ороод олон хөрөнгө оруулагчдад санал тавьж явж исэн. Тухайн үед бол хөрөнгө оруулалт олдох боломжгүй концесс эзэмшигч олдохгүй байж исэн. Тэгээд энэ утгаараа бас энэ хугацааг бид нар хүлээж болохгүй замын нөхцөл байдал нэлээд муудсан байсан учраас Азийн хөгжлийн банкнд анх одоо бүс нутгийн авт замын засварчлалтын төсөл гэдэг төслийг хэрэгжүүлж эхлэх гээд ядаж одоо байгаа замыгаа өргөдгөн шинжлэх асуудлыг одоо шинжлэх засварлах асуудлыг тавья гэдэг хүсэлтийг тавиад Азийн хөгжлийн банкнаас одоо 2017 онд урьдчилсан судалгаа хийгээд 16 онд хийсэн юм байна. Тэгээд 17 онд болохоор зээл одоо нийт 43 сая $43 ерөөсөө энийг засвар шинжилт хийя гэсэн асуудлыг зөвшөлдсөд одоо төсөл маань эргэж эхэлж ирсэн. Тэгээд 18 оны 100 бол нэлээд үе устай жил болсон. Тэр үе устай жил болсноос болоод замаа нэлээд эвдэрсэн. Бидний төсөөлж байсан засвар арчилтын хэмжээ бол маш их нэмэгдсэн. Дээр нь одоо хөдөлгөөний эрчим нэмэгдээд бас транзит тээврийг 3 улсын хамтарсан одоо транзит тээврийг хөгжүүлэх бодлого чиглэл тээврийн бодлоготойгоо уялдуулах хүрээнд одоо засгийн газраас нэг мөр одоо энэ замыг одоо хөрөнгө оруулалтын асуудлыг шийдээд 4 игнэ болгоё гэсэн тийм шийдвэр гарсан байгаа. Тэгээд одоо өвлөн одоо бэлтгэл үе шатал ингээд тендерээ зарлаад тэгээд 5 сард бол гүйцэтгэгч байгууллагуудаа шалгуулсан байгаа. Гүйцэтгэх байгууллагыг одоо Азийн хөгжлийн банкны худалдаа авах ажиллагааны журмын дагуу олон улсын тендерээр сонгож шалгаруулсан. За нэг ийм ажлын процесс явагдсан юм. Цагаан болтохаа. Одоо мэдээч хэрэг энэ өөрийн чинь мэрэгжлийн зүгээс тэр холбогдох яамныхан зүгээс ярьж байгаа бүхэл юмнууд мэдээч хэрэг та дандаа факттай, баримттай, тогтоол шийдвэртэй юмнууд ярьж байгаа. Тэгээ ажлын процессууд. Гэтэл нөгөө талд нь энгийн иргэд за яг одоо энэ нөхцөл байдлыг чинь үндсэндээ яг золиос нь болж байгаа хүмүүс буюу яг тэр чиглэл рүү сэлэн хөвсгөл эрдэнэ дархан гэсэн энэ чиглэл рүү явж байгаа гол энэ ачаалттай та түрүү хэллээ хамгийн өндөр ачаалттай замыг одоо ашиглаж ийсэн чанаргүй ч гэсэн нөхцөл байдал дээрээс чанарыг сайжруулах гэдэг нэрэнд ор бүр муутгаад одоо хуулаад тийм ээ. Тэгээ одоо яг боддоор энийг амсаж байгаа улсууд энэ таны яриад байгаа энэ фактууд, энэ баримтууд ч юм бол дахиад хэдэн жил ч үргэлжлэх боломжтой. Яагаад вэ гэхээр иргэд бол мэдээж төр засгийнхаа шийдвэр, төр засгийнхаа хэлсэн одоо шийдвэр хэрэгжилтэнд найдаж байгаа шүү дээ. Тэр цэс маань чи ингээд нэг сонгуулийн циклээр явж байгаа. 20 оны сонгуулийн өмнө улсын хурлын сонгуулийн өмнө дуусгана гэд одоо яг өөрийн чинь яамны сайд инх хамгаалан гэж өмнөх сайд нь тууз хаачлаад засгийн газрын ирэх газрын дарга нь
ерөнхий сайд нь энэ сонгуулийн дандаа ийм шоуны зорилттойгоор явагдсан. Сонгуулийн үеэр энэ ашиглалтанд орхон битгий хэл ард түмний бухимдлыг туйлдаа хүргэжсэн та мэдж байгаа маш их хэмжээний хүмүүс энэ осол аваарт орж энэ зам дээр сонгуулийн үеэр хүртэл нэг Дархан уул аймагт нэр дэвшижсэн залуу хүртэл Сэлэнг аймагч байна нэр дэвшижсэн залуу хүртэл очиж тэр сонгуулийн үеэр нас орж исэн нэмэлттэй тохиолдлууд байна. Тэгээд дараагийн сайд нь гарч ирээд бас дахиад нэг хугацаа амладаг. Тэр орон нутгаас нэр дэвшээ гарч байгаа нөгөө их хурлын гишүүд нь за ингээ бид нарыг сонгочвол одоо шууд ингээл замыг дуусгачлаа л гэдсэн. Дуусглаа гэлсэн. Зүгээр би танд юу хэлж ийнө вөхөр таны ярьж байгаа чинь бол нэг юм нэг фактуудын констатац явж байна. За энэ фактуудыг та ингээ цохон тэмдэглээд ийм процесс явсан гэдэг. А гэтэл нөгөө тал чинь огт нэг өөр улсын иргэд юм уу? Өөр нэг одоо театрын жүжигчд юм уу? Зүгээр нэг шоумэнүүд биш шүү дээ. Төрийн түшээд төр засгийн төлөөллүүд өөрийн чинь шууд удирдлагууд шал өөр юм яриад тэр нь ингээд зөрөөд идэг ам ажлын. Тэгээ энэ нөхцөл байдал дээр л одоо иргэдийн бухимдал үүсэж байгаа шүү дээ. Энэ нөхцөл байдал дээрээс л одоо магадгүй энэ сэдв маань өөрөө бас нэвтрүүлэг хийх хэмжээнд одоо ийм сонир сэдв болчиход байгаа шиг байна л да. Тэгэхээр би зүгээр танаас магадгүй зүгээр танаас иргэн хүний чинь хувьд энэ яамны ажилтан биш иргэн хүний чинь хувьд асуугаад танд бол одоо энэ нөхцөл байдал төрийн салбарын яамных нь хэрэгжүүлж байгаа нөхцөл байдал энэ туслан гүйцэтгэгч компаниудын одоо яг бодит нүүр өнөөдрийн өнгөтөрх энэ улс төрийн тэр том эрх баригч нарын эрх мэдэлтнүүдийн амлалт хоёр таны хар зөв иргэн хүний хувьд зөрж байгаа юу? Та энэ дээр өөрөө зөв иргэн хүний хувьд бухимдалтай байна уу? Эсвэл та энэ бол ийм байх ёстой гэж үзэж байгаа юу? Ер нь бол нөгөө нэг нөхцөл байдлаа маш сайн одоо эргэн үеийн хувьд болохоор нөхцөл байдал ямар байгаа талаар маш их одоо нэг дэлгэрэнгүй мэдээлэл илэн далангуй байх ёстой гэж бодож байна л да. Тэг яг тэр хөдөлгөөний зарим нэг одоо мэрэгжлийн үг хэлгийг бас буруу ойлгоо зарим хүмүүс одоо иргэд бас бухимжиж тэр бол иргэд бухимжил байгаа. Хамгийн гол нь бол бид илэн далангуй нөхцөл байдлынхаа ил тод байх нь зүйтэй гэж бодож байгаа. Тэр ч учраас бас бид нар яг аль болох нөгөө мэдээлэл хэвлэл мэдээлэл хэрэгсээр аль болох ойр ойрхон одоо олон нийтэд хүрэх зорилгоор нөхцөл байдал ийм байгааг ялангуяа барилгын ажлын явц байдалд болохоор нөхцөл байдал ийм байна гэд хэд хэдэн удаагийн талбай аялал хийгээд нөхцөл байдлаа танилцуулаад яваад байгаа л да. Тэгээ хамгийн гол нь ерөөсөө иргэдэд үнэн зөв бас мэдээлэл өгөх нь хамгийн чухал зөв ил тод байх нь чухал. Тэр ч утгаараа бас тодорхой хэмжээр яамнаас бас арга хэмжээ аваад явж байгаа. Хуурахгүй бахан те иргэдээ таны удирдлагууд төр засгийн эрх мэдэлтнүүд нь иргэдээ хуурахгүй байх нь чухал шүү дээ. Та бол ингээ бодит юмыг ярьж шít хүндрэл байна. Газар шороны хүндрэл үүсчлээ, цаг агаарын хүндрэл үүсчлээ. За ингээд техникийн олон юм та шалтгаан ярьж байна. За окей, ийм юм болчих бодтой. Ягаад энийг өөрийн чинь удирдлагууд өөрөөр тайлбарлаад хоосон амлалт амлаад иргэдээ хуураад идэг юм бэ гэдэгт л одоо бухимдал үүсэж байгаа юм л да. Тэрнээс энэ чинь анханаас нь за 18 онд инглээ бид нар энэ сонгуулиар бол амжихгүй шүү. 22 онд бид нар дуусганаа. Эрсдэл мэржлийн цаг үе чинь ямар ч бизнес зүгээр нэг энгийн нэг одоо нэг амбаар барьсан ч гэсэн бизнес болгон эрсдэлтэй, төсвийн хэтрэлттэй байдаг. Ердийн л үзэгдэлч нэг дэлхийд даяар байдаг л зарчим. Гэтэл энэ дээр хүн наад захын зүгээр юм нэг эрсдлийн цаг хугацаа, төсвийн эрсдлийн нэг тодорхой хэмжээ ийм бүх юмуд тооцогддог. Энийг үл мэдэхгүй биш мэддэг л хүмүүс байх ёстой тийм ээ. Тэгээд яг ингээд дуу хоолойгоо авалцсан хойно хойноосоо гарч ирж иргэдээ хуураад агаад л энэ иргэдийн бухимдал хүсэж байгаа юм л да. Тэгэхээр та бол яг хоо тэр доод ажилтан хүн одоо бодит байгаа ажлыг л тайлгнаж байна. Тэгэхээр би зүгээр танд яг хэлэхэд бол танаа удирдлагууд чинь худлаа яриад байгаагаас болж танаа дарга нар чинь худлаа яриад байгаагаас болж иргэд гүйцэтгэгч нарын хооронд үл ойлголцол нийгмийн бухимдал үүсэж байгаа маа л гэдэг хэлэх гэсэн. Тий, ер нь бол 20 оны 6 сарын сүүлд 7 сарын их ер нь хүчилтэй ажил дүүрэн дуусах
боломжтой байсан юм. Яагаад тэгэхээр яг 19 онд ерөөхдөө нөгөө ажил чигдэртэл хугацаанд бас нэлээд хугацаа яасан. Тэгээд бас цагаагаар хүчин зүйлүүд бас нөлөөлсөн байгаа. Тухайлах юм бол нэг бороо өвчтөе бороо орохоор технологи үйл ажиллагааг заавшгүй мөрдөх ёстой бид нар. Нэгэнт одоо хугацаанд шаардахгүй хамгийн гол бид нар чанарыг баримтлах ёстой. Тэгээд бороо орчсны дараагаар 1-2 хоног заавалжгүй тэр суур үе өнгө хатаажж дараагийн үеийн асуудлыг тавих зайлшгүй шаардлагатай байдیں۔ Тэгээд яг эн чинь нийгмийн бухимдал байгаа учраас яамны зүгээс бодлого бол тэр үед бол маш их шахажсан 12 сард гэхэд бэлтгэл байжлаас эхлээд 1 сар 2 сар гэхэд одоо нөгөө гадаад ажил хүн чинь нөгөө гадаад компаниуд шалгарсан байгаа. Тэгэхээр гадаад ажил хүчнээ оруулж ирэхээр одоо нийтдээ 1200 гаруй гадаад ажиллах хүч. Тэгээд талбай дээр бол нэг 800 гаруй техник хүч ажиллана гэдээ бүр наривчсан багц болгоноор төлөө гаргацсан байсан. Тэгээд явж итэл нөгөө ковид гараад гадаад ажиллах хүч сурах боломжгүй болсон. Тэгээд эхний ээлжинд бас яг дотоод нөгөө туслан гүйцэтгэгчдийн хүчээр ажлыг эхлүүлэх аль болохоор хурдан тусах бодлого баримталж явсан. За ойлголоо. Би надаас нэг тодруулж юм асуулт байна л да. За үндэсний аудитын газраас шалгалт явуулсан байна. Тэгээд тайлан явуулсан юм байна. Энэ төсөл шалгалт хийсэн юм байна. Тэгээд дүгнэлт өгсөн юм байна. Энэ дүгнэлтэнд замын чанар стандарт тааруу байсантай холбоотой анхаарал татгах дүгнэлтүүд гарсан байна. За хүчлэлтийн зузаан төлөвлөснөөс 1 см-аар багассан байна гэж. Санхүүжилтийн 20.6 сая Америк доллар юунд зарцуулсан тодорхойгүй байсан. Богино хугацаанд чанаргүй ажил гүйцэтгэсэн зэрэг ноцтой зөрчлүүд илэрсэн байна гэж. Энэ дээр ямар тайлбар? Аудитын газраас хэд хэдэн удаагийн аудит хийгдсэн. Гүйцэтгэлийн аудитаар бол бас тийм дүгнэлт гарсан. Хүчлэлтийн зузааны нэмгэн асуудал зарим нэг хэсэгт бол одоо асуулт суучвал нэг бүр ингэж явахгүй шүү дээ. Үе шатаар ингэж хийгдэж байгаа. Үе шатаар хийгдээд нөгөө хүчлэлт маань болохоор нэг хэсэг явж байгаад залгаас малгаас гарах асуудал байна. Тэр тохиргоо алдах асуудал ингээд байна. Тэрийг бол одоо нэгдүгээрт ашиглалтанд нөгөө өдөр тутмын хяналт тавьж байгаа зөвлөх компани байна. Хоёрдугаарт нь болохоор одоо бид нар ашиглалтанд авахдаа бүх шаардлага, техникийн шаардлага хангажуугүй гэдэг дээр нь дүгнэлт гаргаад ашиглалтанд авна. Үүний дараагаар бас баталгаа цэцрийн хугацаа гэж байна. 365 хоногийн дотор нөгөө компани маань ямарваа нэгэн жижиг сажиг тоглолт гарсан бол тэрийг бүрэн гүйцэтгэх одоо засварлаж яж хүлээлгэж өгнө гэсэн юм асуудал байт. Тэгээ би тэрийг ойлгооч. Мэдээж стандарт мөрддөг юм байгаа бах. Гамбалт очгонд тодруулах их хүн дээр. Тийм зүгээр яг таны ярьж байгаагаас сонсоход бол хараа. Бид нар хизээч энэ өөрийнхөө түүхэнд зам тавьж үзээгүй улсууд анх зам тавиад тэгээ ийм олон эрсдэл гарч ирлээ гэж байгаа юм шиг нэг ийм юм яриад байгаа байхгүй. Бид нар чинь бас нэг муу цаанч социализмын үеийн 70 жил. За одоо энэ арчлал шин зах зээлийн эдийн засгч хилцэн өнгөрсөн 30 жил. Бид нар чинь бас хөрхий чанар муутай нөгөө цавчаатай өргөн зузаанаас нь иддэг ч гэсэн зөндөл бас зам тавьсан туршлагатай нийгэм шүү дээ. Тэгэхээр одоо энэ бол цоошны анхны бидний хувьд бол одоо Путин хийж байгаа шиг тийм технологи төсөл биш байхгүй, бидний мэддэг зүйл. Гэтэл энэ мэддэг зүйл дээр яагаад ийм их эрсдлүүдийг тооцож чаддгүй юм бэ? За ковидыг ойлгож байна. Ковид бол одоо дэлхийд даяар бас өөрөө барьц алдуулсан нөхцөл байдал. Гэхдээ бас ковид бол бидний хувьд бол эрсдлээс гарч болох байсан нөхцөл байдал. Яагаад гэвэл дэлхийг ковидод яг нөмрүүлээд хүнд байдалд орж байхад биднэрт хувь заяаны боломжоор 11 сар ковидгүй тийм цаг үе байсан Монголд. Тэгэхэд та мэдж байгаа. Тэр их төсөв мөнгө юунд зарцуулж илээ те? Сүхбаатарын талбай өмнө зөөврийн усан фонтанч гэдэг юм уу? Тэр янз бүрийн хээр цөл газар утгагүй хөшөөч гэдэг юм уу? Нэг ийм хэмжээний бид нар бодлого явуулж ирсэн. Тэгэхэд бол бид нар энэ таны яриад байгаа эрсдлүүл ковид байсан юм а гэдгийг би танд тайлбарлах гэдэг нь энэ ковидыг бид нар тооцохгүйгээр туулчих болох байсан. Тэр 11 сар гэдэг өөрөө ийм алтан том боломж байсан. Та одоо карантины хугацааг ярьж байна. Тэр одоо орж ирэх байсан хятад ажилчдыг гэж байна. Тэгэхээр биднэрт Монгол ажилчдын хүч байсан уу байсан? Та түрүү хэллээ 5 багц болгосон Монгол ажилчдыг босхийг давуулахын тулд. Тэгэхээр Монгол ажилчид байна. Монгол ажилчид маань өөрсдөө энэ замыг бол хийж үзсэн нийгэм. Тэрнээс огцоошин зүйл биш. Тэгэхээр энэ бүх эрсдлийг яагаад тэр үед нь тооцоогүй юм бэ гэдэг их гайхамтай байна л да. Одоо мөрийн хөтөлбөрт өнөөдрийн яасан Монгол Ардын нам энэ засгийн газрын мөрийн хөтөлбөр дахиад зөндөө зам байгаа шүү дээ. Одоо бүгд ийм маягаар явах гэж шүү дээ. Одоо бүгд дархны замын түүхээр баларх юм уу? Тэгж болохгүй шүү. Тэгэхээр энэ зүгээс хин нэгнийг үгүйсгэж хин нэгнийг харлуулах гэж байгаа даа биш. Бид нар энэ алдаагаад яад автахгүй болох вэ? Та нарын ярьж байгаа
яриа ажил хоёр яг цав ингээд хоорондоо яаж хизээ нийцдэг болох вэ? Тэгэхгүйгээр та нар тайлбар чинь таны тавьж байгаа тайлбар бол монголчууд анх удаа л зам тавьж үзэх гэж байгаа. Тийм болохоор ийм хэрсэл үүссэн юм шиг яриад. Энэ эрсдлийг бид нар яагаад тооцохгүй байгаа юм бэ? Энийг яагаад цаг хугацааны эрсдэл, санхүүгийн эрсдэл, давагдчихгүй хүчин зүйлийн эрсдэл. Ийм ердөл 3 эрсдэл байж л байна. Бид нар энийг яагаад тооцож чадахгүй байгаа юм бэ? Энийг одоо та бүхэн мэрэгчлэтнүүд энэ яамны яг мэрэгчлийн ажилтнаа энийг тооцож гаргаж олон нийтэд мэдээлэл хийж байгаа чи. Тэгвэл олон нийт тодорхой хугацаанд хүлээн бухимдал үүсэхгүй. Тэгэхээр ингээд яриад эргээд аудитын дүгнэлтээр 20 хэдэн сая доллар нь хайцсан мэдэхгүй гэдэг ийм дүгнэлтээ сууж шít тийм ээ. Тий. За яг манай зам барилгын ажилч бас онцлог удирдлагын чанартай тий. Таны хэлж байгаа бас угаасаа мэдэн шүү дээ. Бүгдээрээ мэднэ. 4-өөс 10 сарын хугацаанд л хэлж байна. Тэгээд нөгөө өвлийн удирдлага бэлтгэлээ сайн хангах одоо бидний гол зорилго. Тэгээд юу яажлаа нөгөө цагаагаар хүчин зүйл бол ерөнхийдөө бас яг нөгөө яг бид нар бас тодорхой хэмжээгээр цагаарын хүчин зүйл цагаар уур амьсгалын өөрчлөлтийн талаар бас нэг тодорхойлон бас нэг төсөөлж чадахгүй ч гэдэг юм уу тийм асуудал бас байгаа. Энэ асуудлыг одоо манай өнөөдрийн байдлаар хэвчил бас л 29 газар одоо үе усны удмаас замаа нэвтэрчим замууд манд усан чанар замууд нэвтэрчээд байгаа байхгүй. Тэгэхээр бидний одоо нэг одоогийн зорилго бол цаг уурын уур амьсгалын өөрчлөлт дасан зохицох бас бодлогын хүрээнд бас одоо гадаад улс орнуудын туршлага ямар байдгийг гэдэг талаас Аз хөгжлийн банкнаас бас зөвлөх үйлчлэгээ аваад бид нар одоо яаж энэ цаг уурын өөрчлөлт акцийн салбарын дасан зохицох ёстой юм бэ? Ингээд байгаад ах юм уу? Хуучин стандартаараа байх юм уу? Цаг уурын өөрчлөлтийн ямар хөө байдлаар одоо төсөлж төлөөлж байх юм бэ гэдэг талаас бас бид нар бас суралцгаад одоо хичээгээд л ингээд явж байгаа л да. 20 сая ам долларын нөгөө хайцсан мэдгдүүд бол энэ бол банкнд Аз хөгжлийн банкнд байдгаараа л байж байгаа. Яг тэгэхээр бид нар тэр тендерийн хэмнэлтээс л нэг өсөндөө 83 сая ам доллараар хэрэгжүүлнэ гэж байтал тендерийн үр дүнгээр одоо 20 сая төгрөг үлдчихэж байгаа байхгүй. Тэр 20 сая үр дүнгээ бид нар юунд зарцуулахаар мэдээж энэ замдаа нэгэн зээл авч байгаа учраас зээлийн хөрөнгөөр ашиглахыг нэмэгдүүлэх хүрээнд бас зарим нэг орхицсан ажлуудаа хийх ийм төлөвлөлттэй байсан байгаа юм. За гамбал хамгийн сүүл хаашаа дархан л үйсэн байсан байна. Би ойрд яваагүй. Тийм үү. 2 игнэ байгаа сураг багш юм дээ. Одоо манайх нөгөө 130 орчим километр зам одоо яг хуу дээгүүр машинууд явж байна. Тэгэхээр 4 игнэ биш 2 игнэ. 2 игнэгээр. Энэ за нөгөө нэг 2 игнэний асуудлыг болохоор та хэд бас тайлбарсан доо. Тэгээд бид нар нөгөө Европын цэргийн босголтын банкаар 2 игнэгээ нэмж барих асуудал яригдж байгаа. Тэр асуудал маань тэр доороо бас л нөгөө 19 оноос бэлтгэл ажил хангасан. Европын цэргийн босголтыг одоо бас манайх авчмын салбарууд анх удаа тэр зээлийн хөрөнгийг ашиглаж байгаа юм. Тэгэхээр банк болгоны дүрм журм өөр. Тэгэхээр банк бүлний журм журмд өөрчлөлт бид нар Европын цэргийн босголт нэлээд урт процесстой бас нэлээд нарийн нягт байд юм байлаа да урт процесстой. Тэгээд тэр хүрээндээ бид нар бас бэлтгэл ажил хангасаар агаад 20 онд одоо гүйцэж байгууллагатайгаа гэрээ байгуулсан 10 сард гэдэг маань нэгсэндээ барилгын эсэжээ дууссан гэдэг үг. Тэгээ энэ хугацаанд бид нар бас нэлээдгүй бэлтгэл ажил хангасан. Газар чөлөөлөх, мөлөөлөх, тэгээд гүйцэтгэж байгууллага тавьдаг шаардлагуудаа бүгдийг ингээд ягаад одоо 20 оны 3 сард 20 дээр нөгөө 2 игнэ замынхаа ажлыг эхэлсэн байгаа юм. Тий одоогоор бас харьцангуй 2 игнэ гэсэн үг шүү дээ. Европын босголтын банкны хөрөнгөөр баригдаж байгаа. За одоо зам ер нь хизээ ашиглалтанд орох юм. Энэ зам одоо таны харж байгаагаар тэр дарга нарын хэлээд байгаа гамбал дахин дээр зөвлөдөө дарга нарын хэлээд байгаа хугацаа яах вэ? Одоо яг та энэ албан тушаалыг ашиж байгаа тий зам тээвэр хөгжлийн яамны авц замын бодлогын хэрэгжилтийн зохицуулах газрын даргын үүрэг гүйцэтгэж байгаа хүний хувьд энэ зам Дархан Улаанбаатар чиглэлийн тэр 200 км зам эзэн ашиглалтанд орох юм бэ. Тэгээ одоо бидний ойлгож байгаагаар бидний авсан мэдээлэлээр ингээд уншихаар тендер нь цуслагдсан, болсон, нэгдүгээр үеийнх нь байхгүй, хэдгээр үеийнх нь хэсэг нь тендер нь байхгүй гэсэн асуулууд байгаа юм шиг. За юу ер нь манай захиалгын төгөөсөд бид нар гэрээний хугацаагаа л барина. Ерөнхийдөө бас одоо Европын цэргийн босголтын банкаар баригдаж байгаа зам барилгын ажлыг бол 24 сарын хугацаанд хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулсан байгаа. Тэр 24 сарын хугацаа маань 23 оны 3 сард дуусна. Гэрээ дуусна гэдэг маань болохоор заавал 3 сард бүрэн гүйцэд ашиглалт өгнө гэсэн ойлголт байхгүй. Аль болохоор үндсэн гучлалтын ажлууд үндсэн одоо зам барилгын ажлаа болоод 22 оны 11 сард бид нар дуусгах шаардлага тавьж байгаа. Тимч график төлөвлөгөө явж байгаа. Европын цэргийн босголтын банк болохоор ялгаагүй 22 оны 11 сард бүрэн дуусахаар байгаа. Тэгээд Азийн хөгжлийн банк дээр 2 багцын асуудал яригдээд тий. Одоогор нөгөө 204.11 км замын 113 нь хувцалтай болцсон. 2 хэсэг нь болохоор хуучин замаараа яваа, зарим хэсэгт нь шооргоор одоо зорчиж байгаа шүү дээ тий. Тэр маань бас яагаад ийм байдал төрчвэ гэхээр
тэр компани бол Шинжаан угарын компани байсан. Хятад улсын Шинжаан угарын компани. Тэгээд Шинжаан угарт ковидын нөхцөлөөр маш хатуу хөлөөрөө тогтоогдсон. Гэр орноосоо гарч болох Монгол улсад ирэх боломжгүй нөхцөл байдал байсан учраас тэд нар бид одоо энэ ажлыг гүйцэтгэж чадхаа байх нэ, одоо болохгүй нэ, одоо хүндэтгэж үзэх шалтгаан гарлаа гэдэг утгаараа 8 сард гэрээгээ цуцлыг хүсэлт гаргасан. Тэгээд тэр хүсэлтийн дагуу одоо гэрээгээ цуцалсан. Одоо тэр цуцсан цагаас хойш гэрээний дагуу бид нар бас маш их нөгөө талбайн хэмжилт хийж үлдэгдэл ажлын тоо хэмжээ гаргах гэх мэтлэнгийн нэлээд ажлууд явагдсан байгаа. Тэгээд тендерээ бид нар 1 сар зарласан. Одоо гүйцэтгэгч байгууллагатаа шалгарсан гүйцэтгэгч байгууллагатаа гэрээ хийгээд одоо ингээд 2 дугаар багцаас нь ажиллаа эхлүүлэхэд бэлэн болоод байгаа. Ямар ч үсэн Азийн хөгжлийн банкн дээрээс нэмэгдээ Европын сэргээн босгох банкны санхүүжилтээр нөгөө анх яригдчихсэн 4 игний зам бол 2022 оны 10 сар гэхэд бол 11 сар гэхэд бол та бол одоо яг бодит ажлыг хариуцж байгаа. Та ямар сонгуульд оролцож байгаа биш. Та ард иргэдээ хуурж сонголтыг авах гэж байгаа нөгөө манай эрх мэдэлтэн улс төрч биш. Та яг бодитоор хэлэхэд бол 22 оны 11 сард бол ажил бол дуусчихна гэж үзсэн зүг. Ажил дуусна гэдэг маань та хүн ойлгохоор үндсэн барилгын ажил. Үндсэн барилгын ажил гэдэг маань үндсэн барилгын ажилд хүчлээ ажил орно гэсэн үг тийм ээ. Тэгэхээр хүчлээ ажил ямар ч байсан дуусгана. Хөдөлгөөнийг бас өвлийн үйлрэл та зорчих нөхцөлийг бүрдүүлэх хэмжээнд ажиллана. Тэгээд хавар нь болоод тэрхээр дулаараад газар хэсэг тэрхээр бид нар холбогдох бэлт нөгөө заслын ажил одоо тэр байгаль орчин нөхөн сэргээх мэрэгтэй холбоотой ажлуудаа хийнэ гэсэн үг. Одоо Улаанбаатар давхны чиглэлийн замд бол одоо энэ олон хүчин зүйлүүд байна те. Одоо чинь янз янзын зүйл хэллээ. Маш олон хүмүүс амнаас төрөнгөөр хохирсон. Тэг энэний хохирлыг хэн бардуулах вэ? Гүйцэтгэгч компани бол юу яах вэ? Тухайн хариуцж байгаа зам дээр бол тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг аюулгүй саадгүй зөрчүүлэх бүрийг хүлээсэн байдаг. Тийм захиалагч бод гэрээнд тусгаад өгчихсөн. Тэгэхээр гүйцэтгэгч компаниуд бол тухайн одоо төр замын ажлыг байнгын засварчлалгаар хангаж явах ёстой. Одоо гэхдээ бас нөгөө Монгол орны цаг агаарын нөхцөл байдлаас ингээд төр замаа ингээд засаал 2-3 хоног болоход л ингээд тоосчул москул хаар хэмжээ авна шүү дээ. Тэгэхээр нөгөө нэг дорхнол ингээд ууршаал хатаах ч гэдэг юм уу тийм асуудал хүндрэлт асуудал гардаг. Гэсэн хэдий ч захиалагч бол бид нар бол байх ёстой шаардлага тавьж ажиллаж байгаа. Тэгэхээр энэ одоо тухайн замын хэсэг дээр гарсан асуудлыг бол ялангуяа одоо эн чинь аваар өсөлт чинь олон хүчин зүйлээс нөлөөж байгаа шүү дээ тий. Жолоочийн буруу байна. Нөгөө нэг тээврийн хэрэгслийн нөгөө бүрэн бүтэн байдлаас асуудлаас байна, замаас байна уу гэдэг нь бүгдийг нийлж ингээд замын цагдаагаас өдөр болгон бид нар юу сард 2 удаагийн мэдээ авдаг юм. Тэгээд хэрвээ осол гэмтэл ямар нэгэн асуудал гарах юм бол юунаас шалтгаалсан байна гэдэг дүгнэлт гардаг байхгүй юу? Тэгээ яг замаас болсон юм бол юу яг амнаас ирсэн юм харцсангүй байхгүй гэж хэлж болно. Машин тэргээ эвдсэн асуудал бол байгаа. Тэгэхээр эдгээр бол цэвэр одоо гүйцэтгэж байгуулгалт ерөнхийдөө бас хариуцах ёстой. Уучлаарай 2018 оны төсвөр те одоо Европын сэргээн босгалтын банк ч Азийн хөгжлийн банк ч энэ төсвөр одоо 21 онд зам барьж чадах юм уу? Тэр төсвөр хүрэх юм уу? Барилгын материалын үн, цементний үн одоо өөр юу гэдэг бүх юмны үн ингээд өссөн байгаа энэ тохиолдолд одоо барьж чадах уу? Одоо эсвэл миний бодлоор ингээд харж байгаа өнцгөр бол ингээд нөгөө газар чинь төсөв нь хөрсөнгүйгээ дуусчих юм шүү. Үгүй. Одоо бид нар гэрээнд одоо ямар нэгэн үнийн өсөлтийг тооцох гэдэг асуудал гардаг байхгүй. Тодорхой хэмжээнд хүрэхээр одоо нэг тодорхой хувь хэмжээнд хүрэх юм бол үнэхээр зайлшгүй хэрэгцээ шаардлага гарах юм бол тэр бодолцсон. Бол одоогийн хэмжээнд бол бидний гэрээн дээр бол тэр үнийн өсөлтийг тооцох одоо ялангуяа тийм нэг тооцох тэр эрсдлийг гүйцэтгэгчд бас харж өөрсдөө бүх юмаа тооцоолж одоо энэ ажлыг хийж чадна гэдэг утгаар орж байгаа гэсэн учраас болно гэж байна. Маш их баярлалаа. Бас нэг чухал зүйл бол зүгээр давтаад хэлэхэд иргэдийн амь нас одоо өөрсдийнх нь эд хөрөнгийн хохирлол тухайн яг хэсэг зам буюу тэр багцыг хариуцж байгаа гүйцэтгэж байгаа компани хохирлын барагдагч хариуцах юм байна. Гэхдээ нөгөө тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаас болсон уу, өөрийн жолоочийн хариуцлагаас болсон уу, автозамын нөхцөл байдлаас болсон уу гэдгээс шалтгаалж ард иргэдүүл нэхэмжлэж болох нь биш үү? Та нарын болно. Тусан гүйцэтгэж та нартай хийсэн компаниудын одоо тэр одоо гэрээ гэрүүл. Зөв. Тэгвэл иргэдэд нэг юм чухал мэдээлэл нь юм байна. Замын нөхцөл байдлаас болж ямарваа нэгэн гэмтэл одоо юу очих юм бол тэр гүйцэтгэж компани хариуцах ёстой. Гэрээ ч болон амь насны юм байгаа шүү дээ. Тэгээд замын энэ нөхцөл байдлаас бол тэгвэл энийг бол тээврийн цагдаа тэр даатгалын компаниуд оролцож тогтоогоод энэ бол тухайн багц хэсгийг хариуцж байгаа компани бол төлбөрийн барагдуулах нь шүү дээ. Иргэдийн машины эвдрэнүүд. Одоо манайх ингэдэг байхгүй юу? Зорчигчд бол бас нэг юм дутгал гаргадаг. Юу гэхээр замаа ингээд тусаад түр замаа айгүй игдэл эвтэйхэн болонгууд хурдаа нэмдэг байхгүй юу?
Тэр хурд нэмнэ гэж бид нар ч мөр тэмдэг заагаад өгөөч 50 км/цаг хурдтай явах хэвээр 30 км ууларах 30 км явах хэвээр гэхээр чинь нэг хусны дараа бол өстой маш их хурдтай явж байгаа байхгүй юу 80 эргээл тэнгууд өөрсдөө тэрнээс бол хажуугаар явж байгаа л нөгөө чил мэлээ хагална чулуу өсөр ингээд асуудал гарахаар энэ бол замын буруу биш жолоочийн хариуцлагатай асуудал болчихж байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр байдлыг одоо тогтоох зорилгоор манай тий жолоочийн хариуцлага яг нормал хурдтайгаар яваад замын нөхцөл байдлаас шалтгааллах юм бол өсрөх юм бол одоо тэр гүйцэтгэгч компани хариуцна гэсэн. Адах их чухал мэдээлэл. За хамгийн сүүлчийн асуулт. 10 сарын 18-нд нөхцөл сонгуул болох ч шиг байна. Та мэдвэ шиг юм. Гүүгөө ямар ч тийм нэвдэж төлөвлөгөө байхгүй байна. Хэзээ ч дэвшчихгүй. 18-нд бол одоо ямар ч нэг ахын шийдвэр гарахгүй. Шийдвэр өөрчлөгдөхгүй тийм. Одоохондоо яг өнөөдрийн байдлаар ямар ч тийм бодлого байна. За маш их баярлалаа шүү. За баярлалаа. Та бүхэнд бүгдөө чи амжилт хүсье. Тэгээд яг мэргэжлийн яг нөгөө газар дээр нь ажиллаж байгаа хүмүүс юм чинь яг хэлсэн цаг хугацаанд ашиглалтанд оруулахыг бодоорой. Тэгээд дээрэс нь дараагийнх дээрээ одоо ийм замынхаа төслүүд дээр тэр цаг хугацааны тэр санхүүгийн тэр давшгүй хүчин зүйлсээ одоо байгалийн болон сар тахал өвчний энэ хүчин зүйлүүдээ маш сайн тооцож эрсдэлээ тооцож байгаарай л гэж одоо та бүхэн зөвхөн энэ бол одоо бизнес дээр байдаг зарчим шүү дээ. Баярлалаа. За баярлалаа.